Сайн байна уу, эхэн багш нараа. Та бүхэнд эдийн засаг бүсэг сэдвийн 24 цагийн төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг танилцуулж байна. Энэхүү сургалт нь эдийн засгийн бодлого бодох арга барил, Олимпиадын даашууртай ажиллах арга зүй, хиймэл оюунтай хослуулсан сургалт зохион байгуулах ур чадварыг дэвшүүлэх зорилготой. Сургалтын зорилго. Сургалтын бас зорилго бас багш нарт эдийн засгийн ойлголтыг гүнзгийрүүлсэн, бодит тооцоосос хийх аргачлалыг эзэмшүүлэх юм. Мөн багш нар бие даан хөгжих, орчин үеийн технологиг хичээлтэй бүтээлчээр ашиглах чадвартай болно. Сургалтын бүтэц. Сургалт 3 үндсэн хэсэгтэй. Эдийн засгийн тооцоосос хийх арга зүй. Макро эдийн засгийн үзүүлэлт зах зээлийн муутай холбоо, бодит өвөгдөлтөөр ажиллах чадварыг хөгжүүлнэ. Иш босон мөсийн Олимпиадын бодлого, даашууртай ажиллах арга зүй. Эсээ бичих арга, бодлогыг задлан шинжилэх, төвшин агсан бодлого зохион байгуулах чадвар эзэмшинэ. Хиймэл оюунд суурилсан сургалт зохион байгуулах арга зүй. Параллел босон бусад цахим орчныг ашигласан суралцсан орчин бүрдүүлэх, контент бүтээх ур чадвар эзэмшинэ.